би нэг үг хэлээд тэгээд ажлын хэсэг байгуулах юм байна. Ажлын хэсэг дээр нэлээд чамбай бас дүгнэлтүүд гарах байхаа. Ажлын хэсэг дээр бас хамт олон нэлээд хичээж ажиллах байх. Ер нь ажлын хэсэг байгуулахгүй бол түрүүн одоо тэгэл хойшлуулж байгаа хүмүүс нь гэрээ мэрээнийхээ тэр онтрогийнхаа мэдээллүүдийг хариуцаж авчирна шүү. Эзэн бийгүү хайна гэдэг бол эсвэлдлээрээ бас л тэгэл үйлчлэл байгаа хэлбэр шүү дээ. Тэгээд одоо ажлын хэсэг байгуулахыг хичээж байна. За ингээд миний нэг хэлэх нэг хоёрхан үг байна. Хамт олон алтыг нь аваад авдрыг нь хаях гэхээр ивэлээд эдийг нь авах, өрөвдөд өрхийн бүтээх гэхчээр л одоо ядарсан хэдэн малчаад ард иргэдэг бол ёстой нэг дээрлэгч байна да. Тэдэнд одоо юу өгөх юм яах юм гэдэг гэрээгээ хийгээрээ, хэлцээрээ хийгээрээ гэж л энэ 42-ыг заасан та нарын хамгийн дургу сэдв, хамгийн ярих дургу сэдв. Энэ дээр одоо ажлын хэсэг байгуулж энэ улсын хурлын гишүүд нь бас жоохон анхаарах байх. Тэгээд компани яам хоёр нь энэ иргэдийг яайдаа байж одоо нэг зовоожнал гэж халаглаад байдаг. Үндсэн хуулийн дээр уг нь бол 6-гийн 1 дээр газрын хэвлийн баялаг гагцхүү гэж үг байгаа шүү. Гагцхүү ард түмний мэдэл төрийн хамгаалтанд байна гэж байгаа шүү. Тэрнээс яам компани хоёрт өгсөн юм биш шүү. Тэгээ явж энэ хууль хэрэгжихгүй болохоор компани хэдэн нөхдүүдийг л одоо хэдэн дарга нарын аманд аваачих гэж байгаа шүү. Тэгэл иргэд нь уурлаад байдаг. Энийг нэг хэдүүлээ хэрэгжүүлэх талаар сайхан ажиллая. Та нар маань бас их хүнлэг байна гэж бодож байна. Туван сайд бол энэ дээр одоо хийх гээл гөөмөн хичээж байгаа бах. Манай яам бол цус ортчжээ. Та нар нэг жоохон ухаантай царайтай байвал уг нь буян болно доо. Жохлонбаатар яга энийг гэдэг. Энэд нь хүрээд байна уу юу? Энэд нь хүрээл. Ард түмэн цаан чи уйлж гэнөө. Амар хэцүү байгаа. Манай нутагт бити баялаг олдосоо л залбираад байна. Тэгэхээр өнөөдөр энэхүү ашиг малтмлын яаж ард түмэнд ашигтай байх вэ гэдэг гэрээ хэлцээр хийх ёстой 42 ашиг малтмлын тухай хуулийн 42 дугаар зүйлийн биелэлтийг хангуулах, биелэлт ер нь хэр явж байна гэдэг мэдээллийг бид сонслоо. Маш айтайхан мэдээлэл өглөө. Гялала.